44 дахь удаагийн Токиогийн авто шоу нь 11-р сарын 8-ны хүртэл үргэлжлэх бөгөөд дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компаниуд болон 12 орны эдэнг нийлүүлэгч нарыг оролцуулаад 160 компани оролцож байна. Honda компани 2020 он гэхэд өөрөө явагч машинаа худалдаанд гарна хэмээн мэдэгдснээс 7 хоногийн дараа энэхүү шоу эхэллээ. Honda-гийн томоохон өрсөлдөгч Toyota компани 2020 онд өөрөө явагч машинаа танилцуулахаар төлөвлөсөн байна. Цахилгаан машинуудыг тэргүүлэгч Nissan бариул товчлуур зэргийг таблет маягийн мэдрэгчтэй дэлгэцээр сольсон концепц машинаа энэхүү шоунд танилцуулж байна. Энэхүү машины мэдрэгчтэй дэлгэцэн дээр хөгжим, видео тоглоом, кино зэргийг тоглуулах боломжтой юм. Энэхүү машин нь машин, жолооч болоод ирээдүйн хөдөлгөөний харилцаанд хувьсгал хийнэ гэдгийг алтныхан хэлж байна. Nissan компанийн гүйцэтгэх захирал Карлос Гос нь ярихдаа Nissan нь 2020 он гэхэд маш олон тээврийн хэрэгсэлд өөрийгөө жолоодох технологи суйрлуулахаар судалгаа хийж байгаа гэсэн байна. Түүнчлэн Nissan компани эрхчил Японы хурдны зам дээр туршилтын автомат машинаа явуулахыг зорж байгаа ч. Энэхүү автомат машин нь бүхий л автослын 90% эзэлдэг жолоочийн бурууг арилгах юм. Үүний үр дүнд машины өрүүлний ард өнгөрүүлсэн цаг аюулгүй илүү үр дүнтэй хөгжилтэй болно хэмээн компани ажилтнууд ярьсан байна. Энэхүү авто шоуны үеэр Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд Toyota-гийн Kikai зэргийн хамгийн сүүлийн үеийн концепц машинуудаа танилцуулах юм.